Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр гадаадд байгаа монголчуудад Монголоос юу авч очвол зүгээр вэ? Би сая Монголоос ирэхдээ юу авч ирсэн бэ гэдгийг бас харуулъя. За, Монголоос гадаадд ирэхдээ эсвэл гадаад руу хэн нэгэн дээр зочлохдоо юу авч очвол зүгээр вэ? Мэдээж хамгийн түрүүнд хүмүүс борц гэх баг. Би ямар нэгэн амар азтай тохиолдлоор нэг хилжүүлээ 500 г билүү борцтой болсон. Дараагийн Монголоос авчрах хамгийн чухал зүйл бол талын Монголын ийм борцтой ийм хоолнууд. Би дааж авчрахаа марцчихч. Энэ хоолой айгүй дайггүй гоё амттай санагдсан. Борцсон жоохон бага байж магадгүй тэгэнгүүт би дээрс нь өөрийнхөө борцсноос нэгээд хэрэгжилчтэй. Дараагийн Монголоос авчрах хамгийн чухал зүйл бол чицраны тос хотод модод өгддөг шүү дээ. Яаралтай тохиолдолд бол чицраны тосыг үлэн дээрээ нэг халбаг идээд сайхан наашаа цаашаа өнгөрөөд нэг 7 хоногт ер нь бол хотодны завир бол арилждаг. Тэг авахаа мартсан байвал дүүти Монголын дүүти фри дээр бол зөндөө байдаг шүү за. Чицраг нь ярьсан юм чинь чицраг нь бас чицраг нь тэгээд чицрагны угаасаа гадаадас олохгүй шүү дээ. Халуун өдөр танд гой хүүт уусан зарлалт тоглох гоё. Миний олсон дараагийн гоё юм гэхлээр ихтэй юм. Говийн хийцтэй цай. Энэ цай ингээд аяган дотроо дөөр юмтай мэлээ. Тэгээд цайны хувьд тэр борцогны хувьд үнэхээр гоё юмтай, амар гоё зай. Шар бодан жоохон их хөөж магадгүй гэхдээ зүгээр. Энд гэхдээ амар гоё гэхдээ миний нэг жоохон хэцүү юм. Яг ингээд савлчихаар нэг зай талбай айгүй их эзэлдэг. 10-ыг авчихаа Чиндамныхаа хаан багтаах амар зай эзэлдэг. Мэдээж аяган дотроо дүүр юм байгаа. Гэхдээ аягыг бол хаанаас ч олж штэ. Тэгэхээр юм аяггүй юм дөрвөлжлээд юм уутанд савлжуулаад амар зүгээр санагдсан. Яг хөө энэнгүүрээ байвал хөдөө гадаа авч явахад амар. Гэхдээ уутанд савлжуул Чиндамд арай олон багтаагаад явах боломжтой. Нийт амтны хувьд өстой яриач хэрэггүй би баг хүнд авчирч уулзсан хүмүүстэй өгнө гэж амар сүртэй олныг авсан. Нэгийг угаал. За өөрөө ой гэдэг бодол гарсан. Цайны хужир өсгөлд явж захтаа авсан. Бугын зуулт, ургамлын гаралтай цай, өсгөл цай. Өсгөл цай бас авсан. Яг ч юм цайны идэ бас заримдаа бид нар чинь нутгаас санахаараа баяртай цай хийж удаа шүү дээ. Тэгэхээр цайны идэ олддгоо. Тэгэмч ийм цайны идэ авсан. Гүрч нэгэн цай. Бас нэг үйсэн да. Бас нэг цайны идэ байсан шүү. Нэг цайны идэ ялцчихгүй байсан гэсэн чи их тайг гэдэг цайны идэ авсан байна. Их л цай чанж уухандаа энэ үл. Бодлон манай нэг гоё төгөлтөр гэдэг гоё ананад ийм том канистртай чицэрганы жуус өгчээсэн. Тэгээ хайрлаж уусаар жилийн ямарч байсан дуусгалаа. Энийг гаргаж тавиад дууч. Төгөлтөрөгчтэй баярлаа. Таны өгсөн дэр нүдний хаалтмалтыг би дандаа хэрэгэлдэг шүү. Тэгээд хэрэглэх болгондоо дандаа санддаг шүү. Би жоохон дээр үе юм л дээ. Арц, аргал, хомоол өнөртөх дуртай. Чицэрганы бас ийм шүүснүүд. За энэний нөгөө анс нэрс энэ гэл янз идэв штэ. Энэ бас байна. Гэхдээ Таиландд бол юу гэдэг хүүт уусанд найруулж байдаг. Дараа нь болохоор ийм уургийн зууш гэдэг энэ Монголд саяхан бас гарсан. Энэ айгуудаа ч цэвэрхэн жоохон махсгаараа эндээс идчихээр гоё махсаа тайлгдчихдаг. Шар будаа энд нэг их элбэг олддгоо. Аяа нэг олдгоор би олдгоор жоохон ахиугаа авчдаг. Шар будааг нөгөө цайны идэтэйгээ нөгөө цай чанж уудаг штэ. Тэгтээ хэрэгэлдэг. Шар будаа Монголоос авчруул айгу зүгээр санагддаг. Эндхийн шар будаа аим сон жижиг юм. Сүүлийн үед зөөж байгаа бас нэг брэнд бол энэ байх. Шар сүүний чихэр. Энэ бас амар дажгүй амттай. Тэгтээ энэ Таиланд чиг халуун газар болж байгаа хайлаад дим билээ. Тэгээс яг сэрүүхэн газар хадгалах хэрэгтэй билээ шүү. Би ерөөсөө идэж үзээгүй байж байгаа надад надад нэг аялагч авчирч өгөөд тэгээ би бүр ямар гоё амттай чихэр вэ гэж бодоод. Тэгээ сая Монголд очихдоо ерөөсөө зогсоо зайгүй ийдсэн. Тэгээ ер нь бол яг уйдах төлөвөнд орсон баг. Тэгтээ эднээ би. Хөрөгчөнд ич. Шопро. Нэг манай найз уг нь авчирч өгсөн юм л да. Би ганцаар идэхлээр бардгүй байхгүй. Тэгээ хин нэгэнтэй идмээр байгаа. Тэгээд хин нэгний хүлээж байгаа шүү. Хугацаанд дуусгаас өмнө иччихсэн.
ийм арт. Би бол Einstein дуртай. Einstein байгаа хүчлөө яасан ч үлээ хүчсэн юм авсан. 13 л авчрах хэрэгтэй. Энэ нодлоо авчруулсан 13 л байна. Нэг их идтгүүлдэ гэхдээ яг нэг заримдаа гиз мэт сонирн болох үед ч юм уу 13 өндөртмөр санагдах үед амар хэрэгтэй. Нутгаа санахад 13 өнөртгöd бас саналтын хэмжээ жоохон буурна шүү. Монголд ийм юм гарсан байлээ 2 3 төрлөө гэсэн баг шүү. Тэгээд би болохоор юм шар будаанд илүү дуртай цагаан будаад бол тэгээд хончиртай цай гэдэг юм болж ирсэн. Тэгээд дотор амар их юм илүү жижигхэн савлгаатай бас байсан. Тэгээд би товыг авсан. Би өөр амар их цай авсан байна. Ерөөс цай угаал амтэрч гэж батсан юм шүү дээ. Golden Gobi-гийн шоколад эднийх савлгаа нь зөндөө олон гоё өөрчлөгдөд юун дээр Beauty Friend дээр бүр гоё савлгаатай шоколадууд байлээ. Монгоос авсан. Хүмүүст өгөхөд амар айтаахан. Тэгээд бас айгуу дажгүй амттай. Жохон нэмгэнтэй. Грамм багтаа тий. Хэдэн грамм байт юм? 70 грамм байт. Им хөргөгчн дээр наадаг хөргөгчний наалт. Тэгээд тийм аягны сур. Энийг бас их дэлгүүрийн Монгоос авсан. Тэгээд эдгээр сүнд өгөхөд амар дажгүй хөөрхөн санагдаад авсан. Тэгээд манай гэрт бас зөндөө байгаа. Монголчууд гэхдээ ийм юм суурь бас нэг хэрэглээд идэв үлдээ. Англичууд амар хэрэглэдэг юм билий. Тэгээд миний ерхэн тойронд амар олон англи хүн байгаа учраас би ийм юм хүмүүст өгье гэж бодож авсан. Нэг шоколадтай хамт. Энэ амар хөөрхөн байна. Ланы суурь тэгээд бас арц марцаа бас уугуулж болох. Ийм хөөрхөн дизайнтай. Ийм шаа зэдлэл авч ирсэн. Бас Монголоо санал бас хөөрхөн санагдсан. Бас ийм аягны суурь байна. Миний хамгийн дуртай юм. Энэ хөөрхөн ийм картны сав байгаа байхгүй. Тэгээд гэрний ийм зурагтай. Энийг бас их дэлгүүрээс авсан. Тэгээд амар хөөрхөн би гэрийнхаа манай гэр юм 2 карттай байхгүй. Тэгээд гэрийнхаа 2 цаочийг ингэ хийсэн. Хөөрхөн би нэг ингээл гэрээс гарахтаа ингээл шүүрэл авах гарч байгаа. Энийг гэхдээ би Монголоос аваагүй энд ирсэн аялагч маань надад өгсөн гой болтой аялагч байсан. Тэгээд би ер нь энэ Монгол хаан сүтэй цай тэгээд хатан цай энтрээс хойш ер нь бол ийм Монгол цайнд итгэхээ болцсон ер нь уухай болцсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай тэр аялагч ихч надад ийм алтан цай гэж цай өгөөд тэгсэн чинь амар гоё амттай байгаа. Тэгээд би сая явахдаа баахан цай авчирсан. Тэгээд энэ амар гоё цай байсан. Тэгээд алтай цай гэдэг халтар арваатай л сулхир гэдэг. Мөрч энэ айгуу дажгүй амттай цай байсан шүү. Ийм цай авчирсан. Ийм цай авчирсан. Ийм цай авчирсан. Ийм цай авчирсан. Энэ бас дажгүйсэн. Хамгийн дуртай цай авчирсан. Домогт мэхээртэй сүртэй цай. Далайн ээжийн долгио. Таны худлаж авсан нэг цай нэ 8 төгрөг сайн үл сайгийн танд үлээ. За ямар ч хэлсэн энэ мэхээрийн сүртэй цай гэдэг. Энийг бас хөвсгөлөөс авсан. Тэгээд энэ бол миний уурсан цайнуудаас хамгийн гоё. Мэдээж энэ гоё л доо. Энэ амар шар будаатай. Тэгээд шар будааг нэг цайн дээр ууж барахгүй зэрэг. Тэгээд жоохон тавьж байгаад оройн нь энэ цайгаа найруулад энэ аягныхаа шар будаа дотор найруулад дуучтай. Тэгээд энэ амар гоё цай байсан. Нэг би хөвсгөлөөс авсан болохоор Улаанбаатар хаана байгааг нь бол мэдэхгүй байна. Энэ бол маш гоё цай намтагдсан амар гоё цай байсан. Би чинь ер нь бол өдөрт 2 цай авахд бол гингүй л юм биш үү? Тэгээд цайн дээр нөгөө нэг борцноосоо жоохон хийгээд ер нь ямар ч цай байсан борцноосоо жоохон хийгээд байгаа амар гоё хоол идэж байгаа юм шиг. За тэгээд мэдээж эзэн Чингис хааны зураг, Монголын төрийн талбай, Монголын газрын зураг гэх мэтчлэн зүйлсийг бас гадаадад амьдэрсэн хүмүүстэй аваачиж өгвөл гоё их нутгаа сансан гоё нөмөр нөлөгтэй байгаа юм шиг санагддаг. Манайх нэг Чингис хааны зурагтай болсон гэхдээ манай хананд жоохон жижигтчихэж. Гэхдээ ямар ч гэсэн өглөө болгон их хааныхаа зургийг харж австай. Их хааны
хааны бүр сачуу гэж мэдэх хэсэл. Баярлалаа. Сархад. Манайд нэг ийм сархад байдаг. Бас ийм арх байдаг. Энийг би л болохоор юу яадаг вэ гэхэлэр мэдээж би явахгүй л дээ. Тэгээд Монгол руугаа өвөг дээдс эцэг дээдс рүү өргөл өргөхөд ашигладаг. Тол нутгийн зүгийн бол эх орон минь намтагтаа зүгийн болч бас сайхан шүү дээ. Би бол энэ Томокогийн самартай зүгийн болон дуртай. Самаргууд нь ч дуртай. Тэгээд эх орны цэцгээр хоололсон зүгийн бол. За өөр Монголоос юу авчруулмаар? Мэдээж энэ фриж магнитууд байна. Үгдгэлээ хөрөгчний наалтнууд. Би нэр амар гоё болсон юм биш үү? Энэ жил бид хоёр баян үлгий явсан. Алтаа 50 богд яваад тэр аваасаа үл ийм авч амжаагүй. Тэгээд энийг их дэлгүүрээс авсан. Тэгээд амар гоё ингээд гэрт тавьчихаар амар гоё юм. Гэрийг амар гоё дулаахан мөнгөтэй гоё дулаахан болгож байгаа шиг надад санагдчих. Монголоос гадаад руу өөр юу авч явбал зүгээрээ доор бичээрэй. Тэгээд Монголоос Таиланд руу аялаж ирэхдээ надад бас юу авчирмаар байна бодоорой. Надад бол сүйтэй цалин одоохондоо хангалттай байна. Би яг юу авмаар байгаа юм болоо Монголоос. Нөгөө түрүү авчирхаа мартсан байсан нөгөө юу байсан шүү дээ. Талын Монголын хоолнууд. За тэр талын Монголын хоолнууд байж болно. За гарч гүйлээ тэгээд Монголоос өөр авчирмах Монголоос гадаад байгаа хүмүүст юу авчирвал илүү зүгээр үдээ. Гадаадд байгаа хүмүүс ч гэсэндээ Монголоос юу авбал гой санагдах вэ? Тэрийг доор бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Like, share, comment, subscribe. Goodbye.